За юу цаана guys. Тэгэхээр та хэзээ нэгэн ингэж бодож ирсэн үү? Хүн болгон 24 цагтай. Тэгээ хүний өдөрт төвлөрөх хугацаа яг тарих өндөр бүтээмжтэй ажиллах хугацаа 4-5 цаг л байгаа. Тэгээ ямар ч хүний тарих тэнцэнээс ингээ унтардаг, байхгүй болдог, бүтээмжгүй болдог. Тэгвэл яаж тэр бидний одоо мундаг гэж боддог хүмүүс адилхан 4 цагтай, бидний мунхаг гэж боддог хүмүүс 4 цагтай. Гэтэ яагаад адилхан цагтай, адилхан хөл гартай, толгой тарихтай хэрнээ зарим нэг хүмүүс нэгнээсээ илүү одоо амжилттай гэж хэлэх үс амьдраад байгаа юм би. Яаж үр бүтээлтэй амьдраад байгаа юм би, тэ? Гэдэг нэг юм асуулт байгаа шүү дээ. Та магадгүй яг тань тэр асуулт байж магадгүй. Та ингээл юм хийгээд байдаг яг нэг үр дүн хаана байгаа мэддэхгүй. Эсвэл ингээл оролдоод байдаг сэтгэл ханамж ингээ байдаггүй, тэ? Эсвэл ингээл нэг тиймэрхүү байж магадгүй. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би юу вэ гэхээр хүн болгон 4 цагтай болвол тэгвэл бизнесийн хувьд, онлайн бизнесийн хувьд, миний хувьд яг ямар зүйлүүд дээр 4 цагаа зарцуулах юм бол хүн хамгийн яг үр дүнтэй байж болдгийм бэ? Хамгийн яг хувьдаа потенциалаараа хүн өндөр орлоготой байж болдгийм бэ гэдгийг ерөөсөө янз бүрийн та айхтар төрөлхийн ухаантай ч юм уу тийм байхгүй зүгээр л 4 цагаа үр бүтээлтэй зарцуулах дээр нэг юм хувьдаа туршсан арга болон би сарын өмнө Digital Money Challenge гэдэг нийтдээ 15 хүний бүрэлдэхүүнтэй challenge зарласан. Тэгээд тэр challenge-аар хүртэл яг энэ батлагдсан. Юу гэхээр хүн яг өдөртний 3-4 цаг суугаад яг гол юмаа хийхэд ямар их үр дүн гарч болдсон бэ гэдгийг өмнөх одоо энэ сарын хугацаанд бас өөр дээрээ туршлаа. Мөн сурагч нар дээрээ challenge-ийнхаа хугацаанд туршсан. Тэгэхээр эднэрийг өнөөдөр би та бүхэнд ерөөсөө ярьж хуваалцах гэж байгаамаа. Яг challenge-аар би юу туршиж яг бодтой юмыг бий болгосон. Тэгээд мөн таа ч гэсэн яаж миний энэ нэг ойлгосон юмыг амьдрал дээр шууд аваад хэрэгжүүлээд өдөрч ерөөсө 3-4 цаг зарцуулаад бизнесээ амжилттай удирдах одоо олж байгаагаасоо илүү орлогыг адилхан цаг ажиллаад ажиллах боломжтой юм бэ гэдгийг би хуваалцах гэж байгаа. Тэгээд бичлэгтэйгээ хамт байгаарай гэж хүсмээр байна. Юу болсон бэ гэхээр ямар ч сан сарын өмнө би Digital Money Challenge гэдэг ер нь бол нэг challenge эхлүүлэхээр шийдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй. Challenge-ийн зорилго юу байсан бэ гэхээр хэрвээ хүн гол юмнуудаа л барьж авч хийх юм бол ямар их бүтээмж өөрөөс нь гарч болдсон бэ гэдгийг би өөртөө ч баталмаар байсан, чаленжд орж байгаа одоо хүмүүстээ ч баталмаар байсан. Ерөөсөө гол зорилго тэр байсан. Яагаад ихэнх хүмүүс ер нь ингээд бүтлгүүддэг, фейлддэг ингээл те өдөр ажиллаагаар нь ажиллагаа үр дүн гардаггүй, тэгээд сүүлдээ шантраад би чадахгүй мэн гэж болдог вэ гэхээр хизээч гол юмаа хийдэггүй байхгүй. Яг гол юмаа тойруулаад нэг юм хэрэгтэй хэрэггүй юм хийгээл яваад байдаг. Ерөөс ямар ч шаардлагагүй мийг яваад. Тэгвэл би гол юм гэдгийг нь ерөөсөө юу хэлээд байна гэхээр бизнес яг энэ одоо миний сувгийн ярьдаг юм ерөөсөө онлайн бизнес, дижитал бүтээгдэхүүн те. Яг энэ бизнесийн хүрээнд ерөөсөө 3 юм байгаа. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээгдэхүүнээ сурчлах буюу одоо маркетинг контент, тэгээд та сурчилсан зүйлээ одоо value delivery буюу хүнд амласан зүйлээ одоо та үн цэнэ хүндээ хүргэх гэдэг юм 3 зүйл. Тэгээд өдөрт та ерөөсөө энэ 3 зүйл дээр л ажиллаж байхад таны бизнес ямарваа нэгэн байдлаар урагшилж чинь гэж үздэг байхгүй. Гэтэл хүмүүс маань энэ 3-ыг хийдэггүй байхгүй. Өөр юм хийгээ яваад байдаг байхгүй. Яг ингээд энэ 3-т ямар ч хамаагүй ингээд надаа манай нэг одоо нэг сурагч ихчлээ надад ихсэн их чинь ингээд баг 8 сар орчим ингээд ер нь ингээд бизнес онлайн бизнес оролдож байна. Тэгээд ерөөсөө ингээд орлого сайжрахгүй их чинь ингээд яг ингээд нэг сая 2 сая л болоод байна гэсэн байхгүй. Тэгээд би асуусан юм. Окей, та яг сүүлийн сар ер нь яг өнөөдөр яг юун дээр ажиллаж байгаа ингээд асуусан байхгүй. Контент хийх гэж гэсэн чи баг контент хийдэггүй. Одоо бүтээгдэхүүн юмудаа сайжруулж байгаа мөглөө бас яг ингээд нэг яахгүй байгаа. Тэгээд юу игээд ангууд байх чинь яг хичээгээл ингээд сураал ингээд бодоол ингээд нэг юм амар сонин утгагүй мэрж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр энэ 3 шалтгаан энэ л үүдэг. Энэ 3-ыг л хийхгүй болохоор та үр дүнгүй байгаа гэдэг байхгүй. Тэгээд бид нар сая challenge зарлаад юу болсон бэ гэхээр амар гоё юмс. Одоо манай challenge-ийнхан бас энийг үзэж магадгүй. Нийт 28 хоногийн хугацаанд ерөөсөө 17-18-тай хүүхдээс хулаад 40-50-тай одоо манай эгч нар хүртэл ингээ бүх төрлийн насны эрэгтэй эмэгтэй хүмүүс оролцсон. Тэгээд сэтгэл бол бид нар бүр маш өндөр байсан. Би амар олон сонсолтууд ингээ аваад явдаг. Тэгэл тийш үеж явах бол яг чам шиг ингээ өөрийнхөө ингээ яг community ингэж амар гоё warm ингээ байлгажсэн юм бас анх удаага л баг ингээ харж байна. Ийм бизнесийн одоо сургалт эднэр явуулдаг хүмүүсийг харахаар нэг тийм яа ч нэг худлаа санагдаад байдсан байхгүй юу. Тэгсэн чи яг ингээл утгаа өгч харахангууд нэг тийм за энэ хүн яг чадхал юм байна гэж нэмэр тийм харизм бидний энерги ч юм уу тиймэрхүү мэдрэгцсэн. Тэгээ ерөнхийдөө зөвлөгөө өгөхтэй сэтгэлээсээ бүх зүйлээ яг зориулж чаддаг юм шиг санагдсан. Тэгээд зарим үр дүнгуудээс нь одоо дурдах юм бол манай нэг сурагч болоод шинэ affiliate marketing хийдэг те.
баг чаленжийн хугацаанд би буруу санаагүй бол баг нэг 10 орчим саяын нийт дүнгээрээ нэг борлуулалтууд баг хийсэн байсан одоо манай шилдэг сурагч гэж явж байгаа. Тэгээ бас манай Швейцарт байдаг манай нэг урнагийн сурагч байгаа. Урнагийн үед гэх юм бол бас нэг яг бид нар пүүшлээд 3 хоногт бас нэг хэд байлаа 3-4 саянч байлаа борлуулалтууд PDF одоо ном зарах гэх мэтлэмүүд гаргасан. Манай бас ихч маань одоо удвал ихч гэдэг манай ихч маань байна те. Ерөнхийдөө анх болвол контентын ер нь ойлголтгүй байжгаад бас сарын хугацаанд ихэд контент бүр шал өөр болсон гэдэг аюун өндөр сэтгэлдлүүдтэй бид нар ер нь бол үлдсэн. Тэгээд манайхан ч яг ойлгосон баг гэж байсан. Би бас яг тэндээс илүү өөрөө миний сэтгэл хөдлөмжлөлт одоо батлагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр хүн үнэхээр л яг хүн ер нь ингээд нэг потенциал хүүдээ эсвэл нэг юм одоо бүр юм төрөлхийн юм сууг муугадаа би чадахгүй да ерөөсөө биш байгаа даа юм лээ. Хүн ерөөсөө гол юм аа л хүн хийж барьж авт хийдэггүй юм лээ. Одоо шин хүн булчингаа хөгжүүлэхийн тулд төмрөө барьж аваад булчин өргөж ийж миний булчин томрно шүү дээ. Яг миний гол юм. Тэгээд дуусныхаа дараа би хоол идэх хэвээр тэгээд булчингаа амраах хэвээр байхгүй да. Ерөөсөө л тэр шүү дээ. Гэтэл тэрийг тойруулаад магадгүй юу юм. Хэрхэн одоо мэдгүй ингээ зүгээр тэрийг тойруулаад юм гэдэг байгаа. Гэтэл яг бизнесийн чинь бидний хүсэж байгаа гол юм чи юу юм бэ? Яг юу танд хамгийн үр дүн өгөөжтэй байх юм бэ гэдэг юм болж байгаа байхгүй. Тэнгүүт би бүр гүнзгий судалсан. Яагаад хүмүүс юу энэ гол юмаа тэгвэл мэдж байгаа хэрнээ obvious ингээд ойлгомжтой хэрнээ тэрийг ер нь хүн хийдэггүй юм бэ? Ерөөсөө ингээд хийхгүй ингээл тойрол ингээд яваад идэм бэ гэдэг ганцхан шалтгаан ба. Хоёр шалтгаан ч юм уу зөө. Би тэрийг анзаарсан. Ингээд ямар шалтгаан байсан бэ гэхээр хүн өөрөө өөртөө шийдвэр гаргаж өгдөг юм болээ. Ер нь бол indecisiveness гэдэг юм ба. Ерөөсөө шийдвэр гаргаж чадахгүй болохоор одоо тийм байхгүй. Би шийдвэр гаргаж чадахгүй. Би аль зүг рүү явж байгаагаа мэдэхгүй болохоор ч угаасаа тэрнээс цааш бүх юм утахгүй болчих жоох байхгүй. Би нэг юм чиглэл рүү явж байгаа нэг ийшээ явж байгаа надад нэг юм чиг баримжаа хэрэгтэй шүү дээ, тэ. Би одоо нэг юм хийн ингэн тэгнэ гэдэг нэг юм чиг баримжаа хэрэгтэй байна ш надад. Хүмүүс чиг баримжаа байдаг юм бол ягаад чиг баримжаа байхгүй гэхэл хоёр шалтгаантай байна. Ягаад юм явж байгаа чиг баримжаагүй ер нь чиг баримжааны хүн гараал ирчих юм бол аяанда угаасаа хийх юмд гарч ирээд гол юмудаа хийгээд явж түн урагшлаад байдаг байхгүй. Чиг баримжаа нь байхгүй байгаа ихний шалтгаан юу гэхээр хит олон сонголт байгаа байхгүй. Энийг шийдмэн юм шиг, энийг шийдмэн юм шиг, энийг шийдмэн юм шиг. Эсвэл энэ хоёрын алийг сонгох уу гэдэг. Тэгээд ардын үг шүү дээ. Хоёр туулаа хөөсөн хүн хоосоо хоцорно. Яагаад вэ? Угаасаа ойлгомжтой байхгүй да. Хүний одоо тийм анхаарал төвлөрөх чадвар, одоо тэр мэдээллийг боловсруулах чадвар, хүнээс гарах юм энерги чинь өдөртөө хязгаартай. Тэгээд хязгаартай учраас одоо тэр зүүр зүгт хоёр тулаа хөөсөн хоосоо хоцрон буюу хоёр ямиг нэг оюун ухаанаараа нэг ямиг хийх гэж ямар их энерги зацуулдгийг мэддэг учраас тэр чинь хоёр болцохоор энгийн хүнээс тэр чинь гарч боломгүй энерги танаас шаардаад байгаа байхгүй. Тэр их энерги чинь гаргана гэхлээр таны тархичин ингээ үнэхээр яг дийлэхгүй байгаа байхгүй. Яг тэрийг ойлгохгүй. Тэгээ ойлгохгүй ингээ яг алийг сонгохоо мэдэхгүй яг таны дийлж чадамгүй юм урдж ярьж байгаа. Ягаад тэгэхээр нэг юм л барьж авч хийнэ гэдэг чинь өөрөө хүнээс асар их юм гарна шүү дээ. Нөө бидэрт өдөрт 4-5 цаг зарцуулна ингээ сайжруулсаар байтал. Гэтэл чи хоёр юм гараад ирэхээр хүний тарих ингээ тэнд чинь ингээ яг гацж байгаа байхгүй. Тэгээ flight or fail. Тэгээ тэр үед ерөөсөө хүний fight or flight гэдэг тийм горим ажилдаг. Тэр нь ерөөсөө хүн асуудлын шийдийг шийдэж чадахгүй зүхтаа ихээр бас зүхтааж болдоггүй. Тэгээ хүн яг яахаа мэдэхгүй ингээ тарих гацчдаг ингээ гацчдаг. Ингээ янз бүрийн аимшиг кино мэнэ ч юм ингээ арат амтны хүн болохоор хүн ингээ яг яхаа мэдгүй ингээ гацдаг ш хүний би ингээ зуг тусаад ингээ хөлдчихдөг. Яг тэр процесс чинь оюун санаанд чинь болчихж байгаа юм. Тэг хүн яг явах чиглэлгүй болоод ингээ би чинь гацчих гэж байгаа юм. Тэгэхээр энэ явдал юу юм бэ гэж байна. Аль нэг шийдвэрийг сонгох хэрэгтэй. Ер нь бол аль нэг шийдвэрийг сонгоод би энэ чиглэл рүү явах юм байна гэдэг юм а сонгоод нэг чиглэл рүү хараа явж хагаад тэнцэнээсээ дараа нь одоо ингэж байгаа чиглэлээ жоохон өөрчлөх ч юм уу те эсвэл энэ чинь нэмэх юм бол байж болохгүй. Ямар ч ихлээд урагшлаад нэг моментум авах юм чинь амар чухал байгаа байхгүй. Энэ юм. Хоёр дахь шалтгаан юу вэ гэхээр хүн шийдвэр гаргаж чаддаггүй шалтгаан өөртөө хүн итгэдэггүй юм байл. Өөртөө хүмүүс өөртөө итгэл гэдэг юм байдаггүй юм байл. Өөрийгөө одоо ер нь бол ингэ шүү дээ. Ер нь хүн ямар одоо яаж хүн онлайн заавал онлайн гэхэл ер нь ингээд ийм нийгэмд одоо мөнгө олж ийн, орлого олж ийн гэхлээрээ нийгэм рүүгээ үн цэн нийлүүлж буюу хүн нэг хэрэгтэй нэг юм үн цэнтэй зүйл нийлүүлээд байна шүү дээ. Одоо чинь би хүмүүсийн залхуураад байхад магадгүй би энэ аягийг хятадаас оруулж ирээд зарж जैन те би энийг өөрөө захиад 14 хоног байтал би энийг нэг хоногт өгдөг зүйлийг үн цэн нийлүүлж байна. Одко гэдэг хүн тэгвэл хүнд мэдлэг түгээснээрээ хүний магадгүй жилийн хугацаанд хийж өөрөө ойлгох байсан зүйлийг товчлоод нэг сарын дотор ойлгуулж ин гэдэг ч юм уу. Ямар нэг үн цэн нийлүүлж штэ хүн одоо те эсвэл би юм гоё хувц сойж ин гэдэг ч юм уу. Эсвэл энэ гэрэл хийдэж үн цэн. Тэгэхээр ерөөсөө хоёр юм байд юм байна. Та үн цэн нийлүүлнэ.
Нэг бол үн цэн нийлүүлж чадахгүй байгаа. За байж байгаа биш, үн цэн нийлж чадахгүй юм шүү. Нэг бол та яг ямар үн цэн нийлүүлэхээ өөрөө үн цэн нийлүүлэхээ ойлгохгүй байгаа. Эсвэл та үн цэн нийлүүлдгийг чи хинч мэдэхгүй байгаа даа байхгүй. Буюу та өөрийгөө гаргаж тавихгүй байгаа даа. Юу гэсэн үг гэхээр хүн болгонд ямар нэгэн нийлүүлчихэр үн цэн байгаа зөв нийгэмд. Хүн болгонд нийлүүлэхээр үн цэн байгаа. Яагаад тэрийгээ та олохгүй байх гэхээр та нэг бол яг ямар үн цэнд би нийлүүлж одоо чадах юм бэ гэдгийг яг олоогүй байгаад байгаа зөв. Олоогүй байгаад байгаа. Таны дотор ч байгаа шүү. Би бүр сүүлийн ингээд нэг жил 2 жил өчнөө мянган хүмүүстэй уулзаж хувьчилж ярьлаа, багаарч ярьлаа, зөндөө ярьлаа. Хүн болгон дотор нийлүүл хүн цэн байдгийн. Гол нь тэрийгээ та олоогүй л байгаа байхгүй. Яг тэрийгээ тэр нийлүүлж чадах хүн цэнээ ямар нөхцөл дээр ашиглах уу гэдэг тэр нэг юм одоо нэг юм юмыг олж араагүй байгаа байхгүй. Олохын тулд жоохон хайд судлах хэрэгтэй болоод шүү дээ. Тийм л юм байдаг гэсэн. Хоёр талд нь юу гэхээр тань үн цэн байгаа. Тэгээ тэрийг чинь хүмүүс зүгээр мэдэхгүй байгаа байхгүй. Танд ингэ байгаад байгаа зөв. Та тэрийг өөрөө гаргаж хүмүүс тэрийг чинь мэдэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг хүмүүст мэдүүлэх юм бол тэн дээр чинь нөгөө нэг бид нар яриад байгаа та өөрийнхөө нийлүүлж болох энэ үн цэнэ гаргаад нэг бүтээгдэхүүн болгоод маа гэд өглөө. Энийгээ нэг маа мөнгөнд нэг $5 тэ 10,000 20,000-д наалаа. Нөгөө хүн ч авлаа. Ерөөсөө энэ солилцоо шүү дээ. Нийгэмд та ингээ үн цэн нийлүүлж гин, үн авч гин. Ерөөсөө энэ процесс чинь ингээд процесс واخхой. Тэгэхээр тийм шалтгаануудаас болоод хүн гол 3 юм хийдэг юм билээ. Яг өдөр тутамдаа орох юм ба би ихээр дахиад базаа зөө. Яг өдөр тутамдаа орох юм бол хүн цайны 3 зүйлийг хийхэд л хүн ямар нэгэн байдлаар өсөлттэй, прогресс үзүүлээд амжилттай байх боломжтой. Бүтээгдэхүүнээ сайжруулах, контент хийх, тэгээ борлуулалтаа хийгээд value-га өгөх гэдэг энэ 3 юм. Тэгээд яагаад энийг хүмүүс хийдэггүй юм бэ гэхээр чиглэл нь тодорхойгүй байдаг. Буюу indecisiveness буюу шийдвэр гаргаж чаддаггүй. Яагаад шийдвэр гаргаж чаддаггүй юм бэ гэхээр эхний шалтгаан нь хэд олон сонголттой байдаг. Хоёр дахь нь би өөрийнхөө яг ямар үн цэнийг нийлүүлэхээ гэдгийг арай ойлгоогүй байдаг. Тэр л хоёр шалтгаанаар байна. Тэгэхээр таны хоёрын айл нэг нь л байдаг. Ер нь миний уулзсан бол хүмүүсийн бүр үнэхээр туршлагатай манай чаленж гэсэн юм байсан. Яг л энэ хоёр шалтгаанаар хуваагдаж байгаа юм болов. Нэг нь яг ойлгож амжаагүй яг энэ нийгэмд так гэдэг нэг хоёр шиг орох үн цэнэ ингээд нэг баг занг яг энэ дээр ингэж найруулах юм байна гэдэг тэр нэг юм өөрийгөө байршуулах юм яг хайгаа явж байгаа. Яг тэн дээр гацаад байгаа. Хортон болохоор хит олон сонголтууд гарч ирчээд алийг сонгохоо мэдэхгүй байгаа. Яг тийм хоёр шалтгаан байгаад байгаа. Энэ хоёр нэг аль нь та байгаа зөв. Энэ хоёрыг нэг нь шийдчихийж та угаасаа энэ нэг юм орон зайд ер нь нэг яг тэр хүсэж байгаа. Одоо тэр онлайнаар ажилдагсан жоо те одоо өдрийн 4 цаг ажиллаад явдагсан жоо тэрийг бүтэн шүү дээ ер нь бол. Тэгэхээр ерөөсөө тэр гайс. Тэгээ би бүр тэрийг бүр дахин хэлмээр санагдаадсэн. Тэгээд энэ чаленжаар ер нь одоо бидний энэ digital money challenge-аар ер нь бол тэр үнэхээр батлагдлаа. Яг үнэхээр гол юм хийхэд бол та үнэхээр боломжтой юм байна. Гол юм аяга та бүтээгдэхүүнээ сайжруулад яг л үнэхээр тэгж байгаа байхгүй. Яг бид нэр контент болон борлуулалтын хичээлийн сургалт орсон. Тэгээ би бид нэр яг гэрийн даалгаварт окей борлуулалт хийгээрэй гэдэг бид нар даалгавар өгөхөд л яг нэг 10 орчим хүнээс энэ чинь тэгэл баг 3-аас 4 ингээ ямарваа нэгэн байдлаар борлуулалт хийгээд данс руу орлого орж ирж байгаа байхгүй. Ямарваа нэгэн байдал. Тэр чинь тэг явандаас хайжирна шүү дээ. Тэгээ бодохоор ч бус нь бол ингээ ойртож байгаа байхгүй. Тэгэхээр бидний эцсийн зорилго чи яг юу юм гэхэлэр ингээ хандлт аваад те хандлт үүсгээд борлуулалт хийгээд тэгээ нэг юм амьдрах гэдэг шүү дээ. Таны дансурч мөнгө орж ирэх гэдэг байна шүү дээ. Тэгээ тэр чинь дансурч мөнгө орж ирэхэд тань ямар нэгэн байдлаар нэг юм харилцаанд борлуулалтын харилцаанд орох хэрэгтэй байна доо. Яг тэрийг нь туршиж үзээл явхад хүн рүү орлого орж ирж л байгаа байхгүй. Гол нь хүн тэрийгэ тойроод өөр юм хийгээд байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр амар утгагүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр guys, тэрийг ойлгооч. Тэгээ бас ойлгооч гэж би зүгээр зөвлөмөр байна. Тэгээд тэгээд тийм гоё чаленж болж өнгөрлөө. Ямар ч сан чаленжд орсон бас согчдаа манайхандаа баярлаа. Мөн маш хүмүүс бас асуусан бис стори байсан чинь дахиад юм чаленж зарлахгүй хөө гэсэн. Ер нь бол чаленж баг зарлахгүй байх гэж би хувьдаа бодож байна. Ер нь ганц удаа би зарлах юм төлөвлөгөөтэй байсан. Тэгээд тэгэхээр яг гэхдээ бас харъя те. Хэрвээ дараагийн яг ийм чаленж хэрвээ би зарлуул хэр их хүн байна. Хэрвээ та байх юм бол комментт 2 гэж үлдээгээрэй. Тэгээ бас хүмүүс байх юм бол би шинэ чаленж зарлахыг зүгээр яг бодож гэхдээ яг бидэхгүй байна. Тэгээ тийм байна. Тэгэхээр өндөр бичлэг ер нь бол тийм байла. Жохон үр дүн хуваалцсан тиймэрхүү бичлэг болж өнгөрлөө. Тэгээд хувцсан сургалт хүмүүс асуудаг. Мэдээж хэрэг 10 сард бол fully booked байгаа. Ямар ч хүнтэй ажиллах боломжгүй байгаа. Тэгэхээр та 11 сарын цаг харах боломжтой байх. Хэрвээ тэрний цагийг харахыг хүсвэл та коммент энэ доод
YouTube-ийн description дээр ямар ч линкийг оруулчих. Тэгээ ороо та сонирхоод боломжтой цагуудаа гарах боломжтой хаа гэж би бодож байна. За тэгээд энэ хүртэл хүндсэн хүмүүстээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.